За та бүхэндийн өдрийн мэндийг хүргье. За нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд дөрвөлтөө өөрчлөлт сайжруулалт хийгдэлгүй одоо 27 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд одоо хуримтлагдсан нийслэлийн газар ашиглалт, за төвөгжрөл, бид бүтцийг сайжруулалт гээд маш олон асуудлууд байгаа. Тийм учраас энэ хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд асуух нэг асуулт бол дүүргийн чиг үүргийн тухай байгаад байгаа. Хуулийн төслийг уншиж судлахаар одоо нийслэлийн засаг дарга, түүний ажлын алба, ерөнхий менежер, иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхүүдийг одоо маш тодорхой тусгасан байна. Тэгээд нэг талаас нь харах юм бол энэ хуулийн төсөл нийслэлийн удирдлагын тухай хууль болсон мэт ингэж харагдаж байна. Гэтэл одоо энэ хотыг бүрдүүлж байгаа үндсэн нэгж болох дүүргүүдийн талаар зохицуулалт маш бага байна. Бараг байхгүй гэж хэлж болохоор тэгээд амьдрал дээр хотын одоо хөгжил, нийгмийн асуудал, аж ахуйн харилцаа бол дүүргийн одоо нутаг дэвсгэр дээр хэрэгжиж, дүүргийн нуруунд дээр байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийн 8 дугаар зөвлөлд өртсөн байгаа нийслэл хотын тусгай болон аж ахуйн чиг үүрэг нь дүүргүүдээр дамжиж хэрэгжиж байна. Тэгээд цаашаа бас нарийн заалтууд оруулааг байна. Тэгэхээр энэ талаар тодруулга авмаар байна. За хоёрдугаар энэ хуулийн төслийн 8-ын 2-т нийслэл хот дараах тусгай чигүүргүүдийг хэрэгжүүлнэ гээд одоо олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистик үйл ажиллагааг зохицуулах, нийслэлдэх үндэсний хэмжээний түүх соёлын дусгалт, газрын хадгалт, хамгаалалт, за нийслэлийн нутаг дэвсгэх голын хамгаалалт гэдэг юм уу те маш олон юм асуудлууд байна л да. Тэгэхээр эдгээр нь энэ засгийн газрын тухай хууль заасан зам тээврийн хөгжлийн яам, байгаль орчны яам гэх мэтчлийн яамдын чиг үүрэгтэй давхцаж болцсошгүй харагдаж байна л да. Тэгэхээр энийг одоо давхцуулахгүй байх үүднээс хуулийн төсөлд хэрхэн шийдвэрлсэн байгаа вэ гэдэг асуулт байна. За мөн дараагийн асуулт нь болохоор энэ төслийн За дүүрэг орон нутагтай холбоотой асуудал төр чиг үүргийн давхцлууд мэдээж Улаанбаатар хот бол дүүрэггүйгээс хотыг бол мэдээж одоо дүүрэггүйгээр төсөөлөхгүй. Хотын 50% ажил амьдрал бол дүүрэг дээр явдаг. За дүүргийг ч гэсэн хотгүйгээр төсөөлөхгүй. Тийм учраас энэ хоорондын уялдаа холбоо төр давхцал хийдэл уялдааг нь маш сайн хангах үүднээс зарим одоо чиг үүргүүдийг одоо нэмэгдүүлэх байдлаар дүүрэг рүү олгосон байгаа. Энэ хуулиар зохицуулт хийж нэмсэн байгаа. За засгийн газартаа одоо зарим чиг үүрэг дээр бол одоо бас ойлголцох ажлууд бол бас гарцаагүй гардаг. Жишээ нь одоо тэр хот төлөвлөлттэй холбоотой асуудал дээр гарахад нөгөө барилга тоглолтын яамны дэргэдэх барилгын зураг төслийн одоо тийм мэргэжлийн зөвлөл байдаг. Энэ зөвлөл дээр бараг 300 гаруй төрлийн юуны зураг төслийн одоо юуны байгууллагуудыг шалгаруулж зөвшөөрлийг өгдөг. За энэ зөвшөөрөл дээр л Улаанбаатар хотын тэр төлөвлөлтийн асуудал, Улаанбаатар хотын энэ зураг төслийн компаниудын нөгөө захиалагчийн хүсэлтээр хотын ерөнхий төлөвлөгөөний газараас өгсөн тийм өрөг чиглэлийг үл харгалзаж захиалагчийн зүгээс хүсэлтийн дагуу одоо зураг төсөл хийж оруулж ирж энэ хотын төлөвлөлтөөр бол үнэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол бужигнуулсан асуудлууд байгаа. Энэ хот төлөвлөлт бол энэ зөвлөлтөй холбоотой байгаа бас зарим хэсэг нь. Үнэхээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар бас ингээд энийг завхруулсан мэтээр зарим хэсэг нь ойлгодог боловч жинхэнэ эзэд нь бол цааталтаа тэр барилга тоглолтын яамны сайдын дэргэдэх зөвлөл дээр байгаа шүү. Энийг бид нар бас олж харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зарим яамдуудын чиг үүрэг оролцоог хотод бас жоохон хомжих хэрэгтэй байна. Ялангуяа зарим эрчим хүчтэй тэр хэсэгчсэн инженертэй холбоотой, барилга тоглолтын яамтай холбоотой, зам тээврийн яамтай холбоотой. Энэ түгжирлийн асуудал дээр бол зам тээврийн бас асуудалтай шүү дээ. Тэгээ хариуцлага хүлээдэггүй. Тэгээ хотын дарга руу ихэнх асуудлаа шийдчихэд алга болчдөг. Нөгөө өрмийн аваад тусмын хайн гэдэг шиг юм болдог. Тэгэхээр энд бол бас нэг ойлголтын зөрүүнүүдийг бид нар арилгаж иж явах. За зөндөө нэмд урцаад. Өндрөм гишүүнээ дүүргийн асуудал бол та бүхний баталсан үндсэн хуульд нийцүүлээд 22 оны 1 сарын 1-ээс хэрэгжих засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж төвийн удирдлагын тухай хуулиар л зохицуулагдана газар олгохоос эхлэв. За энэ төсөлт бол тэр 30 дугаар зүйл гэж байгаа.
Тэр нийслэлийн удирдлагаас дүүргийн удирдлагатай харилцах гээд шинээр нэмж энэ шинэ эрх зүйн орчны төвчөнд дүүргүүтээ ингэж харилцана гэсэн нэг хашлт маягийн юм хийсэн гэдгийг танилцуулъя. Давхцахын тухайд зам ясаараа давхцсан шүү дээ. Замын асуудал гэхэд нийслэлдэж хариуцах ажил байдаг. Зам тээврийн яамнаас нийслэлд хариуцах ажил байдаг. Тэгээд ялангуяа хөдөөр нутаг тал руугаа зам тээврийн яам гээд зүгээр л амьдралаараа хөссөн ч давхцад зохицуулагдах юмнууд салбар хүртэл байх. Одоо эрчим хүчин дээр төрийн гишүүд бас эргэлзэл байна. Эргэлзсэн бас зөв юм шиг байна. Нэг үг буруу шилжүүл биччихсэн болтой юм байна. Гэх мэтэр ийм зам ёсны давхцлууд бол гардгаараа л гарна шүү дээ. Тэгэл тэрэндээ нийслэл юуг нь хариуцах юм, яам нь юуг нь хариуцах, сайд юуг нь хариуцах гэдгийг ялгаж аваад зохицуулах асуудал л да. Нэг ийм зүйл нэмж хэлье гэж бодсон. За одоо